Зохиолч Санжим Пүрв. Тугалын хашаа засахын өмнө. Чүлтмийнх туулын гармыг 20 жил сахисан айл. Голын гармны зүүн талд бүрээд маягийн дүнзэн байшин барьж хэдэн үхэртэй сарвчны хашаа босгож явснаас хойш чүлтэм ажимдралдаа богтлогдсон хот хүрээж ховрхон ордог байн нэгэн болжээ. Угаасаач тэр хэсүүл тэнүүлийн элдв ажилд баахан дурггүй, суувал босдоггүй, босвол суудгүй араншинтай хүн. Зундаан үхрийн нэрмлээ улаан тулан болтлоо залгилан намартаа туулын шугуйг мөлжих нь холгүй хадлан тэжээлээ бэлтэнэ. Гол ажил нь энэ. Адга өвсөө авахгүй бол 10 жил нойргүй хонж мэдэх өөрийнх нь бодлоор дүүрсэн бүрээд болж гарна. Түүнээс гадна ус ургамал тэгш энэ газар холойрын зочид гийчид өрн дулааны цагт усны шуу шиг цовдөг болсноор сүүлийн хэдэн жил энэ айлын аж амьдралд их л өөрчлөлт оржээ. Тиймээс зочдын тоглог хэдэн гэр игнүүлэн барьж тэг гортог татснаас гадна ариун цэврийн газар тогтжуулан ойр зуурын тоглоомын талбай байгуулж тэдний морь унах мал имэйл хазаар хүртэл бэлтгэж зэхлээ. Чүлтэм түүнийгэн бүрээд хүний овсгоотой зан гэж өөртөө хөөрлөх бөгөөд мөн чанартай бол нэн. Тэр офицерын сургуулиас зодоон зохионы хэрэгтэй хөөгдөж хэлмэгдсэн бүрээд төрх илтгэн налайхан уурхайд нэг хэсэг нүүр сухаж боломжийн ажил амьдрал үүтгэн тэр зураан Балжмаа хэмээгч энэ бүрээд хүүхнийг газрын гаваас 90 сайндаа олсон мэт нэт их баярлаж билээ. Балжмаа тэгэхэд уурхай хангамжинд мах цувтай тараадаг зүгээр л нэг гарын үзүүрийн зарцэг хүүхэн байлаа. Тэр баахан шудраг төрөмгийн зантай хэрүүл зал хоёрыг хольж хутхан хэнийг ч бол эвтэйхэн аргалжхаж дөнгөдөг шидтэн байв. Тэрбээр чүлтэмтэй мөнөх сэвсэн үнэртсэн цовдаанаасаа болж айхавтар хөлгүй маргаж билээ. Авахгүй бол болохгүй юу? Арилгаж цэвэрлэхээр л боллоо. Наадхыг чинь би долоох болж гин үү? Чамаас үнтэй нохоо байдгийн түүндээ чулуучихгүй юу? Гэж Балжмаа ташаа тулан тангалзаж чүлтэм улмаа багтран энэ сэгсгэрийг хараач тамин дураа. Уурхай чинь биднийг басж байна. Бид тэгээд нохойноос дор болж байна уу хэмээн бархиран тэд барилцж авах шахав. Цөсөндөө юмтай улсал ингэдэг байх бурхан үзэг. Манай улзтлав ийм алмас байдгүй гэж чүлтэм цугалдаж хариуд нь Балжмаа том хөхөө түгэлзүүлэн цээжээ дэлдэх шахан оволзож бүрээд зуны нэр битгий бузарлаад байхтий зангуу минь. Бүрээд зам буруудаж зөвдлөөч чам шиг нь уландаа гიშгэх болоогүй. Зайлагтий гэснээр үлгэр эхлэвэ. Чүлтэм тэндээс ялагдж хорссон хүн гадагш гарахтаа энэ хэрүүлж басхан улзын голынх байж таарах нь очиж улаан махнаас болж энэ зоны өмнө ийм хүний орон зөгтөө хэрвэл хийх гэж хэмээн санаж өөртөө туйлаас их хилгэнж билээ. Тэр цагаас чүлтэм Балжмаагийн хашааны гадуур термийн өлөм морь шиг өглөө оройгүй эргэцэн сөхөрч ундгийн даваан дээр арайхийн нүүр хагарч билээ. Тэр нэг талдаа зовлон гэвч нөгөө талдаа амьдралын төлөө шудраг тэмцэл байсан юм. Балжмаагийн аав гэж нэг батханд баригдсан хамран зөгийн үүр шиг цаохордсон хөгшин махир гаансан хоёр завж руугаа хилээрээ зөөн хүлхэх зуура охиндоо эр бараашлан маяглаад байх тий шамд энэ хүмүүнээс өөр юу олдооч сарай муутай басхан гэрийн бүг болдог. Манай өгөр бүрээдүүд насаараа таршлах зураг та юу? 13 гулбаа маань харж байгаа. Ээж түрмгийлэн тэр хоёрын гэрийг нэгтгэснээс хойш тэд дутах гачих юмгүй энэ амьдралаа манаж өдий хүрчээ. Угаасаа оном балж улзах хурхын голын хөвөнөө өсж өндийсэн улс энэ газар туулын голыг бараадах нь
Зөв. Тэднийх туулын гарам дээр 20 жилийг ийн өнгөрүүлв. Балжмаа хэдэн малынхаа дэлэнг шүвтарч чүлтэм гэж нэг хэнхэр цээж гармаар амтэн хүн гаргаж амсуулж өгжүүлэх юмнаас нь 7 хүртэн жаргахаараа л нэг болж байв. Тэгтэл зах зээл гэгч нь эхэлж угаасаа овсгоотой төрсөн чүлтэм түүнээс юу хийж хоцрох вэ? Өнөөгийн энэ амьдралд хөл тавьсан билээ. Чүлтэм өглөө орооны бух хэмхт арчсан тугалын хашаагаан тойрч дотроо хараал тавин мөрөөрөө улангасч чадахгүй. Манай энэ муу халдсан бух ажил утсан өгөр улаанууд идэх. Одоо энэ шүдний жигжлөөр шиг хашаатай бас ноцолдох хэрэг гарах нэ. Хэмээн халгаж явтал Балжмаа дэлгэцтэй аруул гэр дээрээ тавих зураа. Юуг нь хараад байгаа юм бэ? Тугал хоргоох юмгүй боллоо. Чон нохойч ороод ирэх юм билүү? Хэмээн цанх энэ хөдөлгөв. Дуугу байх тий. Шон нохоо орвол орно л биз гэснээр тэр хоёрын толхилцон эхлэв. Нэг ингэсэн байхад өдөржингийн ажил болох нь магад. Явдал хөлийн газар юу эс болдог гэсэн билээ? Оройхон гадан дотны дуу хуур дэгдээсэн хэсэг улс туулын гарам дээр шуугуулж ирвэ. Тэдэн дундаас улайрсан халдсан бух шиг нэг хар эрст бүдүүн хүүхэн амаараа дүүрэн цав цагаан шүдээ яралзуулан инээд алдаж чүлтмийн гарыг чанга атган олон үг амьсгаа татлгүй цувуулан инээхэд хэлмэрч их солгоо олоотой шавил залуу цагаан замцныхаа шамалсан ханцууг тохоогоо өнгөртөл аргашлуулах зураа. Таныг жинхэнэ талын Монгол эр гэж магтаж байна да гэвэл чүлтэм гараа татан авч харин Балжмаа ганц болж энэ мөг сайн ичих хэрэгтэй гэсэн янзтай нөхрөө харан доогтой хөхрөв. Өнөө тангалдсан хараг хүүхэн бүр байчаад бүдүүн булчингаа сэгсжүүлэн нялх ногоон дээр том өгзгөө шаламгай хөдлөн бүжиг хийж таашаалаараа тонгочиж Балжмаа нөхөртөө наадхаа тэврээд аваач чамд таарах амтэн байна гэж баха хангав. Тэр хоёр туглын хашааны унсан банзнаас болж толхилдсан тул Балжмаад нөхрийгөө давах ганц юм энэ байв. Тэр хүүхний бүжиглэх нь дэндүү уран чадмаг. Ийм хүнээс гарамгүй хөл гарын хөдөлгөөн нь хүртэл хараад баймаар уян налархай байлаа. За харин тэр сарталдсан хамар нэг л биш ээ. Дүнд чүлтмийн сүжиг баахан буурав. Чүлтэм эхнэрийнхээ доогтой үгэнд эгдүүцэн. Бөө шалшихтий. Гадаадын хүнд муугаа харуулах гай юу ши хэмээн нэг ногоонууд гурвалжлуулан хариу барив. Хэлмэрч харах үү тэдэнд ойртон. Эд маань олон улсын урлагийн наадмынхан бид танаахыг зорж ирсэн юм. Тэгээд ч гол ус мод шугуй хаяанд хойно эд ганц шүн шуугж хоног гэж учирлав. Тэд орон байрандаа орж тохилон чүлтэм хорхог хийх ажилдаа шамдан гал түлж чулуу улайтхан нөхөртөөгөө алдуул үг шидэлж байсан Балжмаач эдээ будаага засан айраг цагаа зөөж аль байдгаан үзүүлэв. Хэлмэрч харах уу тэр бүхнийг эргэж тойрон хуруу бус хушуу нэмж талархна. Тэгж байтал хэдэн харах уу том цагаан алчуур мөрөн дээрээ тохон гол руу явлаа. Чүлтэм хэлмэрчээс заадуулч нь усанд үүчгэвэ хэмээн сануул хаятай асууваас хэлмэрч алзахгүй эд усанд загас жарах аль гэсэн үг гэв. Би мангадуудыг хуурай газрын загас гэж сонссон. Тэгтэл нодин нэг өгөр тарих туулд явжгаа шахсан шүү. Үнхэлцэх хагалчихтай өгсөн гэсээр хөхөрөхөд түүний дэлбгэр хоёр чих хөдөлж байсан гэж. Тэр нь ч гайгүй зэ. Харин халуун чулуу хазчих хүнч эдэн дунд бий. Хорхог боодог гэдгийг мэдэх биш. Таныг энэ нарийн хоолны ганцхан мэрэгжилтэн гэж манайхан ярилцдаг юм гэсээр хэлмэрч харах үг өгүүлвэс. Чүлтэм өөрийгөө сүрхий тоон. Би юу азаах вчорт. Түүхий мах зулгаалгаж гэз дотрын л үүмүүлчихгүй юмсан гэлээ. Балжмаа хэдэн үнээгэн сааж түрүүний хар хүүхэн өхөр туглын үргээч шахан түүнийг тойрон хүн байтугай нь мэдхээргүй хэлээр шулган царига хөх инээд нь туулын шугуугаар тарна. Чүлтэм түүнийг хэсэг ажснаа. Энэ саваагүй хүүхэн манай Балжмааг юу гээд л ээрүүлдээд байна да.
гэж хэлмэрчээс тандав. Мөнх хар хүү. Танаа хүнийг л магтаж байна. Таныг дурлаж суусан уу гэж байцааж байх шивдэ. Гэсээр Тэнгэрийн хаяа ширтэн инээвээс чүлтэм зугаатай хөхөрч хуцдаг жөтгөрвэ. Бид харин хэрэлдэж суусан гэж чин шударгаар хэлснээс өөр үг нэмсэнгүй. Ажаад байхад дотроо дургу биш бололтой цаанаа л бардам харагдана. Энэ тэгээд хаанхын хар болж таарж байна гэж чүлтэм асуулаа. Баруун Африкийн Сэро гэдэг голоор нэрлсэн нэг улсын дуучин байгаа юм. Их нэртэй дуучин. Манай насан хорлол гэсэн үг гэвээс чүлтэм. Паа хэмээн уулгалцснаа цаана багтай. Лут амтан байх нэ. Нэг хэл мэддэг юм шиг л манай самганыг эргүүлдээд гэхдээ чүлтэн мөнөөх бүдүүн хар хүүхнээ шохоорхон харав. Тэр хэлэмгүй доломгой хүүхэн түүний нүдэнд дасж байгаа бололтой. Эд оройжин дуулж хуурдах уу? Хэмээн лавлав. Нэжигнүүлж өгнө биз? Сайхан юм болно гэж самбар хэмээх сонин нэртэй хэлмэрч тачирхан үсээ арга шилэн модны тайрцаар хийсэн сандаалга дээр сууж чүлтмийн мөнгөн тоногтой бурайд гаансыг эргүүлж тойруулан сонирхов. Тэд оройжин бужигнаж мөнөөх бүдүүн хар хүүхэн ийм бадрүүн бүсгүй хүнийх гэхэд гайхмаар цээл тунгалаг хоолойгоор биширч залбирм дуулж бүжиглэн бусдыгаа хөгжөв. Эцсүүлдээ бүр өөр юмсан чүлтмийн дөрвөн талд хуучин тоорцгийг мярнуусан үст толгойн дээрээ овойлгон тавьж балжмааг тэвэрч ирээд хэсэг уянгалуулан дуулав. Чүлтэм энэ хар хүүхний хажууд манай балжмаа шал банзан цээжтэй юм байна. Тэр хар басганы хоёр хөх цэлхэлцээд манай мөг цохиж алхам л дээ хэмээн дотроо зугаацсан өөртөө багтай хөхөрч суув. Газар газрын хүний бие галбир ааш араншин дуу хуур сони юм да. Энэ бодвол тэр газраас энэ хүртэл ирэхийг бодоход тэндээ амаргүй эд байж таарлаа гэж чүлтэм элдв хоёрыг эргэцүүлнэ. Бусд нь ч бас чамгүй л дуулж хуурдсан гэвч тэр хар хүүхнээс илүү гарах нь юу л болов. Маргааш нь тэд багуудын алдад хөдлөвөө. Хар хүүхнийг Млосо Жигита гэдэг аж. Млосе чүлтмийн хуучин бүрхийг дурсгал болгон авч явна гэж сандаргалаа. Аад хүүхэн чинь хүний хөлстэй малгайд хүртэл шунаад өгөр тууч ивэн да гэж чүлтэм самбарт хэлв. Угалц хэн гайхмаар юм бас тэгээд сайхан үнэртэй гэж байна гэж самбарыг өвлвэс чүлтэм ялимгүй халзан тухай наранд гялцуулан хөхөрч наа туучи да хэлэх. Хотоор дүүрэн ийм малгай байгаа. Хууч малгай муухай. Манай монголчууд бэлгшээдгүй юм гэж хэл. Ямар өлегтэй амтэн хүний хөлстэй малгайд шунж байдгийг гэлээ. Самбар тэр хоёр гар хуруугаа гозолзуулан хэсэг хөхрөлдснөө. Лосе маань танд дурлцгаад байгаа юм байна шүү дээ гэвээс тэднийг хар зогссон балжмаа бүр нэг баах тав нь хануу гэлтэй тунч зугаатай хөхөрнө. Лосе үнэндээ нэг тийм үг хэлж балжмаагийн аз жаргалтайг гайхаж байлаа. Балжмаа нөхөртөө дагаад явбал явал та. Би та хоёрт жилдээ ганц гүзээ цагаан тос өгч явуулж баймц хэмээн мөнөөх хар найзаа мөрөөр нь тэрвэрч аваад яв. Би болно гэж түүний самбар жаахан дав сужир нэмэн орчуулж Лосо Жигитач балжмааг чин сэтгэлээс тэрвэрч айхавтар зузаан уруулаараа уруул дээр нь маш чанга үнсэн машинтаа орчихв. Балжмаа гарын хаараар уруулаа арчлаа. Явдал замынхан баярлж талархснаа илэрхийлэн хөдөлцгөв. Чүлтэм тэдний араас гар гозолзуулан гүйж хөөй наад сүгдэн хэл Монгол хүний малгай нэг бол бурхны өмнө авгүй бол эзнийхээ толгой дээр л явдаг юм гэж хэл хэмээн хашгирч тэрвгийг самбар гэрийн эзэн биднийг сайн яваарай гэж байна. Зочломтгой сайхан улс шүү хэмээн
эвтэйхэн тайлбарлав. Балжмаа нөхрөө цаашлуулан тэр чигээрээ дагаад явчих чинь яагав? Цаад хүүхэн чинь хойтон дахиад ирнэ гэвдтэй. Түүнийг харахаараа улайцсан чулууг нүцгэн гараараа атгачих гээд чи мөн их хөл алдва. Харч гисэн харийн хүн сонин байж мэдх юм шүү гэж үгээр идэн чүлтэм хариуд нь ширэв татан. Айдах тий. Шинэ ижил завхай хүүхэн гэвэс. Балжмаа залуудаа гаргаагүй хорн нээдээр хоёр дэлдгэрийн маажин. Хөөхөөрхий. Бүр ийм дээрээ тулаа юу? Очиж тэр тугалын хашаа янзал. Хөрөөсөх энэ байна. Эр хүн гэдгийг чинь сая л харлаа. Шаавас гэвэс. Чүлтэм түүнийг хялам хийснээ гадаа хайсан хангинүр сүхэ шүүрч хашааныхаа зүг орооны бух дагсан бяруу шиг тэхэлзэн алхав. Жингихтэй шамай мөг галав юулсан ч тэсхээр хашаатай болгоод өгнө гайгүй. Тэгэхэд энэ өгөр самхан хөлийн авдраа ухахгүй хаашаа зайлах юм? Ганцхан морин шилтэй юмаа хүн олохгүй юм шиг нууж амнаасаа илүү харамлж байгаа гин гэж өөртөөгөө ярьж балжмаагаар дог хийж явав. Орой гэхэд тэдний тугалын хашаа жинхэнэ эзэнтэй айлын эдлэн хөрөнгө шиг болсон байв. Чүлтэм аж амжиргаандаа бузгай танагтаач аливаа юмд гар хүрхээсийн өмнө хаалгаж холихон сүржгэндэг зантай. Нэг хөдөлсөн байхад хэний ч санаанд нийцэх юм хийдэг зантай нэгэн болгоо. Нас ахих гэдэг аливаад хаалга болдог бололтой. Зохиолч Санжим Пүрв. Уншсан Эрхэнбаярын